Баярлалаа. Олон улсад өрнөсөн үйл явдлын мэдээлэл байсан үзэгч та бүхэнд баярлалаа. 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 Эмэсэд телевизтэй хамт байдаг үзэгч та бүхэндээ баярлалаа. MSC телевизийг сонгоо үзэж байгаа үзэгч танд баярлалаа. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг болсон байна. Тэгэхээр бямб гараг бүрийн 18 цагаас таны эрүүл мэнд хөтөлбөр үзэгч та бүхэнд шууд хүрдэг. За өнөөдөр ч гэсэндээ эрүүл мэнд нэвтрүүлэхээр үзэгч та бүхэн зориулна бид эрэгтэйчүүдийн өвчлөл, за тэр дундаа сүүлийн үед зөнхөлж өвчлөөд байгаа эрэгтэйчүүдийн таргалтын талаарх мэдээллийг үзэгч та бүхэн бид хүрэхэд бэлэн болсон байна. За энэ төрөнд нэвтрүүлгийн эхэнд эрэгтэйчүүдийн тархалт гэж юу юм? За таргалтаас үүдээд эрэгтэйчүүдэд ямар хүндрэлүүд үүсдэг талаарх 2 минутын видеог хүргээд хэрэгэд студидтэй олцъя. Урд нь тархалт бол хүн энерги нөөцөлж хадгалж байгаа нэг хэлбэр, гоо сайхны алдагдал. Ховор тохиолдолд дотоод шүрлийн эмгээс үүсдэг гэж үздэг байлаа. Эм судлаачдын олон жилийн судалгаа шинжилгээний дүнд хэвийн жинтэй хүнийг бодвол тархан хүн олон төрлийн өвчнөөр өвчлөмтгий, тархалт гэдэг бол аюултай, заавал эмчлэх ёстой эмгэг гэж үздэг болсон. Өөхөн эд зөвхөн арьсан дор үүсээ зогсоохгүй. Дотор эрхтнүүдэд үүсэж үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Илүүдэл жинтэй хүн зүрхний элдэв өвчтэй, даралт ихсдэг, үе мөч өвддөг, жихрийн шижинтэй, улмаар нас богиносдог байна. Статистик судалгаагаар тархалт дэлхийд даяар өргөн тархаж, илүүдэл жинтэй эрчүүд ихссэн тул тархалт гэдгийг дэлхийд даяар тахлын хэмжээнд авч үздэг болсон. Эрчүүдийн тархалт эмэгтэйчүүдийнхээс эмнэлзэн хувьд илүү хүнд явцтай, эмчилгэд илүү төвөгтэй, зүрх судасны хүндрэл амархан үүсдэг, эмэгтэйчүүдтэй харьцуулахад 8-аас 12 жилээр нас нь богиносдог байна. Иймээс тархалт гэдэг маань урд хожид байгаагүйгээр ноцтой аюул учруулж, шийдвэртэй тэмцэх хэрэгтэй болоод байгаа юм а. Тархалтыг тэгвэл хэрхэн онцлох вэ? Тархалтыг онцлох үндсэн арга бол бүсэлхийн тойрог хэмжих. Өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьдаг эр хүн бүр бүсэлхийн тойрогоо 94 см байлгах хэрэгтэй. 94 см-аас дээш бол тархалт гэж үзнэ. 102 см-аас дээш бол тархалт бас тестостерон дааврын дутагдaltaй гэсэн онош тавигдана. Эр хүний эрүүл байх гол үзүүлэлт бол тестостерон дааврын хэмжээ юм. Эрчүүдийн тархалтын онцлог нь эр бэлгийн даавар тестостерон хэмжээ тархалахаар буурдаг байна. Энэ даавар нь эр бэлгийн гол даавар, эр хүний бэлгийн болон нийгмийн харьцааг тодтогч юм. Эр бэлгийн даавар буурснаар их хэмжээний өөх хуримтлагдаж, тархалтай тэмцэхэд сөргөөр нөлөөлдөг. Мөн энэ даавар эр хүний сэтгэл санаа, зан аш, булчингийн хүч масыг хариуцдаг юм. Тархан хүнд ямар хүндрэлүүд үүсэх вэ? Зүрх судасны артерийн даралт ихсэн, зүрхний үйл ажиллагаа муудана, тархины цусан хангамж муудаж, цус харвна. Зүрхний цусан хангамж муудаж, зүрхний шигдээс болно, хөлний хураагур судас өргөсөн. Бодисын солилцоо талаас чихрийн шижин, нүүрс усны солилцооны эмгэг, атеросклероз өөх тосны солилцооны эмгэг, подагра бөөр, үе мөчид шээсний хүчлийн давас хуримтлагдана. Амьсгалын талаас амьсгаад нь шөнийн апной буюу нойрон дунд хурхирж үе амьсгал тасалдана. Үе мөч талаас артрит үений өрөөсөл нурууны остеохондроз үүснэ. Ходоод гидс талаас цөсний чул үүснэ. Хавдар талаас төрөө булчирхай болон шулуун гидсний хавдар үүснэ. Энэ олон өвчнүүдээс гадна бас нэг ноцтой хүндрэл үүсгэх нь бэлгийн судрал юм а. Үзэгч та бүхэнд бид тархалт тэр дундаа эрэгтэйчүүдийн тархалтын талаарх мэдээлэл хүргэлээ. За үүнтэй холбоотойгоор бид ЦЭП үнэлгийн эрэгтэйчүүдийн ихэмч Ариун Баярыг студидд урьсан байна. Орой минь төргий урилга барьсан баярлалаа. За тэгэхээр энэ эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал дээр ингээд та нар анхаарал хандуулаад намайг уурсан надаас баярлалаа. Тэгэлгүй хад сүүлийн жилүүдэд ер нь бол бид 21-р зуун даяаршиж буй дэлхий гэж ярьж байгаа. Дэлхий бөөрөнхий биш гэж ер нь ярьдаг болсон. Тэгэхээр энэ дэлхий бөөрөнхий биш нь хавтгай дэлхий дээр бид тархалт гэж маш их ярих боллоо. Эрэгтэйч хүнд байна, эмэгтэйч хүнд байна тархалт гэдэг. Тэгэхээр тархалт гэдэг маань яг өвчин муу юм болоо. Өвчин гэж ойлгож болох бай нэг. За ерөнхийдөө бол нэг бас өвчин гэж шууд бас хэлэхэд хэцүү л дээ. Ерөнхийдөө олон өвчнүүдийн одоо шинж тэмдэг үр дагавар гэж ойлгож байна л да.
Яг бол нөгөө таргалт үүсгдэг шалтгаан маш олон байдаг. Тэр цаас шалтгаануудыг арилгаж иж энэ таргалт гэдэг зүйлтэй ерөөдөө тэмцдэг юм. Цаад шалтгаан маш олон гэж энэ шалтгаануудыг та дурдж өгвөл яг юунаас үүсэж таргалт үүсэж байна. За тэгээд эмэгтэйчүүдтэй харьцуулбал эрэгтэйчүүдийн таргалтын одоо хэмжээ одоо ямар байдаг юм бол эрэгтэйчүүдийн таргалт ер нь одоо ямар Монголд ямар их давмгаалж байна. За тэгэхээр бол яг энэ нөгөө таргалтын асуудлаар бол одоо бүхэн мэднэтэй Азиудхан харьцуулж үзвэл да бид нар чинь Азид байдаг Азийн нэг улс тийм ээ. Тэгээ Япончууд, Солонгосчууд, одоо Вьетнамчууд гэл тэрнээсээ харьцуулахад бол монголчууд бол хамаагүй илүү том биетэй, илүү гүзээлэг. Тэгэхээр бол Азид төдийгүй ерөөдөө дэлхийд таргалтаар бол нэлээд дээгүүрт ордог улс тоцдог болсон. Тэгээд таргалтаас үүдэлтэй янз бүрийн хүндрэлүүд гарч идэг. За тэр хүндрэлүүд ирэж гэсэн ерөөдөө бас дэлхийд бас дээгүүрт ордог. Тиймэрхүү ард түмэн явж байгаа. Шалтгааны хувьд гэх юм бол одоо хүмүүс бол би нөгөө их хийдэг тий суугаа ажилдаа тэрнээс л болов тархалцсан гэж ярьждаг л да. Гэтэл тэрний цаана болохоор ч юм бол одоо яг бие махбодын түвшинд бол маш олон процессыг явуулж идэг юм. За нэгдүгээрт гэвэл бомба бочирхаан даврын үйл ажиллагааны дутагдaltaй. За D витамины дутагдaltaй. За дээрэс нь одоо эр бэлгийн даврын дутагдaltaй. Чихрийн шижинтэй гэл ингээд дурдах юм бол нэлээд олон өвчнүүд маань одоо таргалт үүсгэж нөлөөлждөг байгаа. Ер нь зонхилж сүүлийн үед Монголын эрэгтэйчүүд аль нь илүү хөвчилж байгаа бол эдгээр таны хэлсэн сая дутагдал гэж ярьлаа. D витамины дутагдал гэж байна. Бамбаа булчирхайн өвчлөл гэж байна. Тэгэхээр эднээс ер нь бид нар яаж бас урьдчилан сэргийлэх ёстой байдаг юм бэ? За тэр бол тэр нь энэ давангаасан гэж ерөөдөө бол тодорхойлоход ер нь бол хэцүү асуудал. Яа тэгэхээр бол нэгдүгээр болохоор чинь эхний ээлжинд таргалт гэдэг нь одоо 21-р зууны тахал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Сүүлийн үед бол тийм. Тэгэхээр бол энэ таргалтын талаар тодорхой хэмжээний ойлголт нэгдүгээрт ард түмний дунд байхгүй. Тэр талаар бол тодорхой хэмжээний шинжилгээнүүд өгч мэддэггүй, өөрсдөө хянж мэддэггүй. За тэрнээс чинь болоод биднээс ч гэсэн бас тодорхой хэмжээний одоо статистик баримжаа авах гэсэн ойлгомжгүй болоод ирж байгаа юм л та. Энэ талын мэдээлэл гэсэн ерөөхдөө бол ард түмний дунд ингээд мэдээллээр ингээд баян цацгаж явах хэрэгтэй байхгүй тийм. За ийм асуудалтай байх юм бол таргалт гинэ, үр дагавар нь ингэнэ гэдэг. Гэтэл одоо юм байдлаар болохоор ч юм бол ард иргэдэн гэсэн төр засгийн гэсэн энэ нүгээр тодорхой нэг ойлголт нэгдсэн ойлголт байхгүй, нэгдсэн хөтөлбөр зорилго шиглэж байхгүй тийм урсгалаар л яваад байгаа. Тэгээд хүмүүсийн дунд болохоор бол энэ таргалт гэхэр чинь бараг нэг буйны таргамар комитийн би унган махтай юмсгал тиймэрхүү юм яриад байдаг. Гэтэл бол тэр маань бол яг тэр анагаах хүний үүднээсээ бол тийм зүйл ерөөдөө бас байдгүй. Хүний одоо бодисын солилцоо ерөөдөө хэр эрчтэй явж гин, удаан явж гин гэдгээс хамаарат хүн дээр ерөөдөө таргалт гэдэг зүйл үүсдэг. Гэхдээ хуучны одоо бүр дээр үеийг аваад яриад үзэл та тийм жишээл чулуун засгийн үе ч юм уу тийм. Тэр үед бол одоо хоол хүнсний тэжээлийн дутагдaltaй за ерөөдөө олцсон нэр нь идчихдэг. Тэгэл нэг хэд хоног одоо үсгэлийн явах шаардлага гарч ирдэг байсан байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи нөгөө хүмүүс маань тодорхой хэмжээний тэр олсон хоол хүнсэл биендээ тодорхой хэмжээний өөх маягаар үүсгээд тэгэхэд тэрнийг сүүлд үсэх хоол хүнсгүй явж байгаа үед тэр өөх шатаагаад тэжээл үүсгээд яваад идэг. Одоо зарим баага гэдэг чинь бол ингээл сайхан таргалж гал ичээндээ орвол тэгэл хавар байднаас гараад ирэхэд чинь бол эрүү сарвал явж лээдэг тийм. Тэр нөгөө үүсгэсэн өөхөөр өөрсдөө тэжээгээ явждаг. Ерөөд хүний бие махбодын одоо тийм зохицолтгол байгаа юм л да. Гэтэл одоо 90-аас хойш болохоор ч юм бол нэг хүнс бол ерөөд нэлийн илбэг болчихлоо шүү дээ хүнсийн онд бол тийм. Одоо дуртай дэлгүүртээ ороод юу бол юу хулдаад авах боломжтой. Тэгээд хоолны газар зөндөө болцсон хүс үедэл юу бол юу идэл явах боломжтой. Дээрс нь нөгөө хүмүүс маань хөдөлгөөн хийх боломж нь хязгаарлагдчихсан. Зөндөө машинтай болцсон. Тэгэл хаашил орно машиндаа суучдаг. За гэртээ бүдгийн юм суучдаг, ажил дээрээ бас суугаа явждаг. Хөдөлгөөний дутагдлалд орсон. Тэгэхээр ерөнхийдөө энэ нь бол ерөнхийдөө тэр таргалт үүсэх хүчин зүйлсийн нэг нь мөн. Гэхдээ хүний бие хүн цаана өөрт нь бас нэг зарим асуудал байгаад дий. За нэгдүгээрт Монгол орны тийм онцлог байна л да. Юу гэхээр бол одоо энэ өөх шатах процесс гэсэн байгаа тийм. Тэгэхээр бол өөх шатах процесс гэдэг бол эрэгтэй хүндрэл хамгийн чухал үр гүйцэтгэх нь бол эр бэлгийн даавар уулзчихдаг. Тестостерон гэдэг. Хэрвээ тестостероны хэмжээ маань өөрөө буураад ирэх юм бол өөх шатах процесс удаашрчдаг.
Тэгэхээр тестороны түвшин өндөртэй хүн байх юм бол нэг таргалж чаддгүй. Зүгээр л тестерон өөрт нь маш хэмжээний энерги ирч хүч өгөөл эдсэн уусын юмгаа ингээл шууд шингээгээ босруулаад ч тагаа явждаг. Өөх болгоод нөөцлөд идэг байхгүй. Тестерон багтай хүмүүс маань яадаг гэхээр бодисын солилцоо нь ерөөхдөө удаашраад идж байгаа зүйл нь хэвлийн даргалт болоод үлдчихэд идэг. Тэгэхээр бол тестероны түвшин одоо яагаад Монголд бага байна гэсэн асуудал гараад ирж байгаа тийм ээ. За тэгэхээр шин тестерон гэдэг маань өөрөө хэд хэдэн хүчин зүйлс бүрдэж идэг. Нэгдүгээр талаар чи үүсгэнд бол холестерин хэрэгтэй. Дээрээс нь D витамин хэрэгтэй гэдэг. D витамин бол номсор бол биднээс бол хүнсээс болон нарнаас авах ёстой. Ерөнхийдөө хүн гэдэг бол ерөнхийдөө ургамалтай л идэх нар байх тусмаа өөртөө бодисын солилцоо идэвхжүүлээд эрүүл амьдраад идэг. Наргүй болчгороо тэр тестороны босролт эднээс маань удаашрчдаг. D витамин өвчин бол одоо хүн болгоо мэдэн шүү дээ. Бас ясны сэргэлтэнд бас чухал нөлөөтэй байдаг тийм. D витамин багасх юм бол одоо ерөөдөө нэг хүүхдүүд төр архид эднээс гал нэг ясны асуудал үүсдэг гэж ярьдаг тийм. Нас биеийн төрсөн хүмүүс төр мөн адил ясны сэргэлт гэдэг юм үүсдэг. За мөн дээрс нь булчингийн үйл ажиллагаа хатан гарч чиглэх асуудал яригдана. Дээрс нь тестороны дутагдалд ороод ирдэг. За тэгэхээр бол энэ нэг газар зүүн бүсчлийн хувьар болохоор ч юм уу одоо нэг уртраг өргөр гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр бол мэдээж экваторлогоо ойрхон байх тусмаа илүү нар ихтэй байгаа тийм. Нарны шулуун тусгал ихтэй байгаа. Тэгэхэд хүмүүс чинь нөгөө нүцгэн яваад ирэхээр тэр арьсаараа D витамин босруулаад явчихдаг. Гэтэл Монгол болохоор ч нөгөө өвөл болдог. Хавар намар ч гэсэн ерөөдөө сэрүүхэн нэлээд зузаан хувцас өмсөх шаардлагатай гардаг. Дээрээс нь нарны маань тусгал маань ерөөдөө тийм шулуун биш. Саринсан болоод ирдэг. Тэгэхээр тэр маань бол биднээс бол нөгөө D витамин босруулахад хангалттай байж чаддаггүй юм л да. Тэгэхээр одоо байгаль зүүн одоо онцлогоос болоод биднээс юм бол ерөөдөө D витамин тийм бага хүрцдэг бүсэд амьдарч идэг. Тэр маань бас нэлээх нөлөөлж байгаа. За дээрээс нь биднээс юм нөгөө төрөн ярьлаатай D витамин гэдэг нь бол ерөөдөө бодисын солилцоонд оролцож идэг. Биднээс тэгэхээр өвөл болохоор ч юм бол тодорхой хэмжээгээр өөхөө нөөцлчихэд гал босруулаад хэрэглээд сурцсан тийм бие махбодтой онцлогтой байгаа. Одоо төрөлхийн одоо хэдэн зуун жил одоо экваторын бүрст амьдарч байгаа хүмүүсийг бодвол бидний бие махбод арай онцлогтой яваад идэг. Ер нь монголчууд их бол. Тэгээ тэрнээсээ болоод одоо биднес маань өвөл болонгууд л хүүтрэнгүүд тодорхой хэмжээний жил өөхлөх хоол ерөөдөө идэж явах ёстой. Гэхдээ эзний хэрээр бас тодорхой хэмжээгээр өөртөө хөтлөөд чадах ёстой. Гэтэл биднес маань яадаг хэр нөгөө эзэн хоолоо бас зохицуулж чадахгүй хитрхи их өөхлөх ч юм уу нүрс устай хоол идээд дээрс нь хөдөлгөөнөө ингээ багасчихаар бодисын солилцоо маань цаана одоо дааврын төвшөнд ингээ өөрчлөлт ороод ирж байгаа. Тэгэхээр бол яг хүмүүст бол энгийнээр ойлгоход бол хоол хийсэн суугаа байсанс болоод асуудал үүсэж байгаа юм шиг. Яг цаана бүр нарийн гүнзгий судлаад үзэх юм бол цаана бүр молекулын төвшөнд бодисын солилцоо ерөөдөө өөрчлөлтөнд ороод явждаг. За дээрс нь нөгөө бамбаа уучрахаа гэдэг маань өөрөө бас хүний бодисын солилцоог бас удирч яадаг. За хүн бол мэдээж нь бамбаа уучрахаа хордлогонд орсон гэхэл чөрөөс нүдэн бүрдээсэн үлдсэн гэл тийм хүн явждаг. Өөрөөр тэрүүний бодисын солилцоо маш эрчимтэй явж байгаа тийм. Гэтэл бамбаа уучрахаа үйл ажиллагаа алдагдаад ирдэг. Бамбаа уучрахаа үйл ажиллагаа алдагдаад дутаад ирэхээр нөгөө маань бас өөхөс шатаж тавьчихдаг. Тэгээд тархлаад эхэлдэг. За тэгэхээр одоо манай монголчууд яах ёстой болж байна гэхээр ч нөгөө эрчүүд маань нэгдүгээр тархалтыг одоо лабораторийн хувьд бол онцлог гэх юм бол тодорхой хэмжээний шинэлгээ өгөх ёстой. За нэг нэмэрт ерөөхдөө бол D витамин заавч үзээ явж байдаг. За миний мэдэх нэг ахлаарч юм бол ингээд Сингапурт очиод үзүүлсэн юм байна л да. Тэнгүүд шууд автомат руу Монголоос ирсэн бол хамгийн түрүүнд D витамин үзнэ гэл D-ийн дутагдaltaй та D нөхөх ёстой. Ерөөхдөө манай Монголоос ирж байгаа хүмүүс нь дандаа D-ийн дутагдaltaй ингээл D-ийн эмчилгээ хийчихдэг гэдэг байхгүй юу? Сингийн эмчнэр өөр мэддэг болсон. Тэгэхээр бол манай эмчнэр ч гэсэн бас яг л тиймэрхүү байх хэвээр л. За ерөөхдөө манай монголчууд маань жил таргалцсан байна. За та таргалцсан бол D витамин 5 үзээ. Тэгэхээр D витамин дутагдaltaй бол та нэгдүгürt бие наранд гараа шаардчээ. Айлхор D агуулсан хүнс органик хүнс идчихээ. За дээрэс нь мөн D витаминыг шууд эмийн хэлбэрээр аваад хэрэглэж үзүүлж ёстой. За тэгэхээр бол нөгөө D витамин гипо D витамин гэдэг D витамин дутагдлын үед бол таргалт маргалтаас үүсгэс гадна одоо дархлааны асуудал бас үүсэт ирдэг. Тэр бол D витамин хэрэглэснээр бол одоо хөхний хор тавтар, шулуун үзний хор тавтар гэл айгүй олон
хавдруудаас сэрсэлгийлж болно. За мөн дархлаа дэмжигчээр хэрэглэдэг. Одоо энэ нэг ханиадны үйлрэлт бол D витамин өгүүлэхэд л дархлаа нэмэгдээд байдаг. Угшин болохоор ч С витамин уугаал явдаг тийм. Тэгэхээр өдөр тутамдаа ер нь тэгэхээр D-г нь илүү дархлаагаа сайжруулдаг. өдөр тутамдаа тэгэхээр бид нар ер нь D витаминыг эрэгтэй ч биш эмэгтэй ялгаагүй хэрэглэх зүйтэй хэрэглэх одоо хэрэгтэй гэж үзэж болох уу? Тийм. Одоо хүүхдүүдэд бол одоо заавчгүй өгөөддөг шүү дээ. Хэд үрчнэ гэдэг. Тэгэл том болоод ирэнгүүл хайчдаг тийм биш байна шүү дээ. Ялангуяа тэгээд хүүхд болон настайчууд бол D витамин заавчгүй нэлээд болцооны тунгаар өгж байгаас гадна одоо бусад хүмүүс ч гэсэн бүгдээр D витамин хэрэглэж явах ёстой. Тэгээд D витамины нэг тун байдаг л да өдрийн одоо 600-700 олон улсын нэгж D витамин хэрэглэх ёстой гэдэг. За тэгэхээр тэр D витамин маань ерөөхдөө бол нөгөө дэлхий ингээд аваад үтсэн байгаа шүү дээ. Бүх хүн амд гэтэл. Гэтэл одоо тэр нөгөө экваторын бүсд амьдарч байгаа хүмүүс тиймэрхүү D витамин хангалттай хахад манай энэ бүсэд үлд байгаа хүмүүс тэр D витамин хэмжээ хангалттай үгүй болоод ирдэг. Тийм учраас биднээсийн хувьд бол D витамин нэг тэр тунгаас арай өндөрөөр явуулдаг юм. 1000-аар 2000-аар гэдэг. За D витамин дутагдaltaй хүн байх юм бол 6000 бүр 10000 гэнусаар хэрэгжилдэг. Тэгэд өдөрт 100000 одоо D витамин уучих хэрэг болохоор нөгөө хүн зүгээр хэрэглээл дуусчдаг. Хүн хоол идээд шингээд бас шис болоо гардтай адилхан D витамин өндөр тунгаар уруулаа нөгөөх маань тэр таргалт ясны сэргэлтээ бүх хүмүүст зарцуулагдаад дуусчдаг. Тарих, өөх, булчин бүгд D витамин ашигладаг. Тэгэл орж ирэнгүүт уухатас булаацалтай л аваад хэрэглээл дуусчихна. Маргааш нь ч гэсэн тэгэл буцаал нөхчихгүй л буцаал дутагдaltaд ороод идэх юм. Тэгэхээр өнөөс нөгөө эмчилгээний тунгаар өндөр тунгаараа уулаад дараа нь нөгөө барих тун гэж арай бага тунгаар одоо жил 2000 ч 3000-аар гэдэг бариад явуулаад идэх олон сараар хэдэн жилээр хийсэн зарим хүмүүс бүр насан туршдаа байнга уугаа явж хэвчтэй болж ирдэг. Тэгэхээр D витамин бол одоо ерөөхдөө тийм чухал. Одоо ер нь бол D витамин юм бол витамин биш гэж үзэж байгаа юм л да. Ер нь бол даавар гэж үздэг. Яг нь D маань витаминтай адилхан үйлчлэгээ үзүүлдэг гэдэг. Витаминаас шал ондоо илүү олон төрлийн үйлчлэгээ үзүүлдэг. Ер нь бол яг даавартай адилхан үйлчлэгээ үзүүлдэг учраас сүүлийн үеийн одоо ном хэрэгсэлтэр бол D даавар гэж нэрлэдэг байгаа. Витаминын доонд оруулахгүйгээр. Хоёул нь үзэгч холбогч чинь хоёул үзэгчтэй холбог тий. Байна уу? Байна. Та холбогдсон байна? Сайн байна уу? За та зургатны хадууг багсаад байна. Таныг сонсож ин та асуулт асууж олно. Өргөдлийн талаар мэдээлэл өгөөч хэрэгтэй өргөдлийн талаар. За ерөнхийдөө тэгэхээр энэ өргөдлийн асуудлыг бол бүр тусгай дугаар гаргаж ярихгүй бол энэ бол айгүй том сэдв. Энэ одоо нөгөө өнөөдрийн нөгөө тархалтын сэдвтэй байгаа холбоод ярихад бол хитрхи том сэдв ч бас багтахгүй л дээ. Гэхдээ бас л нөгөө өргөдөл төр чинь саний D витамин дутагдал бас давхар ороод ирдэг юм. D витамин дутагдaltaй бол магадгүй эргэжтэй өргөдөлд хүрч болно гэж яригдчихэдэг. Ерөөдөө D витамин дутагдaltaй холбоотойгоор бэлгийн сулрч гэсэн бас давхар яригдчихэдэг асуудал байна. Тэгээд өргөдөл гэдэг маань бол одоо ерөнхий нэр томьёо яваад байгаа л да. Тэрнийг бол дотор нь маш олон ангилж идэг. Тэгэхэд бол одоо бүх төрлийн шинжилгээнүүдийг хийж иж за ямар төрлийн өргөдлийн асуудал явагдаад байна. Тэгэхээр ч бол яг тухайн тэр оншиндоо тохирсон эмчилгээнүүд бол хийгдэж идэг юм. Тэгээд энэ өргөдлийн талаар бол одоо тодорхой дэлгэрэнгүй мэдээ гэх юм бол одоо интернет рүү орж чул унших хэрэгтэй. Ерөнхийдөө бол манай веб хуудсан дээр, манай фейсбુક хуудсан дээр бол одоо монголоор энгийн хүмүүстэй ойлгомжтойгоор өргөдлийн талаар угаасаа бичсэн байгаа. Тийшээ ороод үзчихвэл одоо цэп өрчүүдийн имлэг гэдэг кириллээр юм уу латинаар бичээд ороход ороод уншиж болно. Тэгэхэд нөгөө таргалтыг буцаа яриа тийм ээ. За тэгэхээр таргалтан дээр нөгөө бамбаа уучрахаа их чухал үүрэгтэй гэдэг түрүү ярьлаа шүү дээ. Тэгэхээр бол энэ бамбаа уучрахаа маань бас л одоо таргалтан хүмүүсийн заавч гүөх ёстой стандарт шинжилгээний тоонд орж ирждэг. Өөх боломжтой зүйл нь бол TSH тэгээд T3, T4 гэдэг ийм хэдэн одоо даавруудыг үүсдэг л дээ. Одоо цусны шинжилгээнд дэр бол. За тэгэхээр бол бамбаа уучрахаа үйл ажиллагааг одоо тэр илтгэдэг тэр үзүүлэлт маань сүүлийн үед босч бол өөрчлөгдөж байгаа.
одоо нормативнуудаа үсрэл одоо тухайн өдрөг нэгжээр ингээд үсэж байгаа шүү дээ. Ингээд энэ та шинэлгээ өглөө, шинэлгээний хариу гарлаа. Тэрэн дээр жишээлбэл 4 гараад ирлээ тийм. Тэгэх юм бол одоогийн манайхны энэ лабораторийн стандартаар бол тэр нь бол ерөөхдөө нормдаа гэж үзэж байгаа. Гэтэл сүүлийн үед тэрнийг бол ерөөхдөө ч буруу юм байна. Жишээл бууруулчих. Тэгэхгүй болохоор ч юм бол 4 дээр гарч байгаад бол тэр бамбуучрын үйл ажиллагаа дутагдал маань бол бүрэн илэрхгүй байна гэд сүүлийн үед тэрийг бүр 2 руу буулгаж байгаа байхгүй. Тэгэхээр бол та дээр үед бол 4 гэлэхэд хэв юм гэсэн бол одоо сүүлийн одоо норматив руу үзэх юм бол та бамбуучрын үйл ажиллагааны алдагдaltaй байна гэж үзэхэр болж сайн ажиллахгүй байна. Тэгээд тэрнээс болоод танд бодисын солилцооны өөрчлөлт гарч ийнэ гэж үзэх болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бамбуучрын үйл ажиллагаа алдагдаад ирэхээр түрүүчийн ярьжсэн бас л нөгөө таргалт болон бамбуучрын хариуцсан үйл ажиллагаа холбоотой баахан л үйл ажиллагааны алдагдлууд гараад ирдэг. Гэхдээ тэрнийг болохоор ч юм бол одоо бүр наривчлаад одоо нөгөө дотоод шүүрлийн эмчтэйгээ уулзаад зөвлөцөд ярилцаад эмчилгээ хийх ёстой л да. Гэхдээ ер нь энэ таргалт гэдэг маань одоо салбар хоорондын буюу олон эмчтнэр хариуцж эмчлэх ёстой асуудал байдаг. Янз бүрийн шалтгааны улмаас байгаа юм чинь тийм. Тэгэхээр болохоор ч юм бол таргалцсан хүн байлаа гэж тийм. Нэг биеийн хэмжээний багш дээр одоо фитнесийн багш дээр одоо яваад тодорхой хэмжээнд дасгал масгал залуулах ёстой тийм. Тэрнээс гадна одоо зүрх судасны эмч, дотоод шүүрлийн эмч, эрэгтэйчүүдийн эмч, нүдний эмч гэл олон эмчнэр тухайн хүнийг одоо нийлж одоо багаараа ажиллаж иж тухайн нэр бол үр дүн гаргадаг. Ерөөд бол нэг тийм төвхтэй төрлийн асуудалтай уг нь бол. Яагаад вэ гэхээр энэ таргалт гэдэг маань одоо сүүлийн үед одоо монголчууд зүрх судасны өвчин гэдэг зүйл маань айгүй дээгүүр яваад ирлээ шүү дээ тийм. Одоо илгэний өөрчлөлтүүд зүрх судасны холбоотойгоор одоо нас баралтууд айгүй өндөр гараад ирж байгаа. Тэр бүгд чинь шалтгааныг ерөөхдөө сүүлийн үед таргалт гэж үздэг байгаа. Цаад уршил гэдэг манайх зөвхөн зүрх судасаа эмчилээд явааддаг. Гэтэл тэр маань одоо буруу болж ирэх нь шүү дээ. Тэгэхээр бол зүрх судасаа эмчлэхээс гадна тухайн хүний таргалтын давхар эмчилж иж тэр эмчлийн маань үр дүн гардаг. Тэгэхээр таргалтын эмчилгээнд бол бусад нөгөө эмчнэрийн баг маань нийлж иж бүрэн гүйцэд эмчилгээ болж ирдэг. За тэгээд түрүүн бас ярьлаа тий. Одоо яг бамбуучрын асуудалтай хүн байлаа гэхэд бол мэдээ шинжилгээний үзүүлчихэд тухайныг би бол дотоод шүүрлийн эмч рүү явуулах нь шүү дээ. За энэ хүний бамбуучрын шинжилгээнд өөрчлөлт гарлаа. Дотоод шүүрлийн эмчээр хавсарж эмчилъя гэсэн асуудал яригдчихэдэг. За тэгээд саяас зүрх судасны эмчний асуудал яригдчихлаа тий. Мэдээж одоо хүн болгоо мэдж байгаа шүү дээ. Таргалтай хүмүүс төр чинь даралт нэгсэд байдаг. Зүрхэн өвдөд байдаг. Тэгэд манай зүрх судасны эмчнэр нь болохоор ч юм уу та жингээ бууруул. Та таргалтаас болоод энэ та зүрхний эмчилгээ бичээд идэг. Нөгөө хүмүүс маань бол яадаг хөр жингээ бууруулж чаддаг. Одоо жингээ бууруулах гал спортоор хичээлдэг, зүрхэн өвдөд идэг, даралт нэгсэд идэг. Бүр хаагчих гал идэг. Тэгээ нөгөө хүмүүс маань одоо уучраалах болчихдог. За хоолны дэглэм одоо барихгүй болохгүй гэл хоолоо сойдог. Хоолоо сонгол дотор муухарал муужирж унаад идэг. За тэгэхэр ч юм бол энэ дэр бас л нөгөө багийн хамтын ажиллагааны асуудал хэрэгтэй. Зүрх судасны эмч бол таргалтай хүмүүстэр заавалжгүй хамтарч эмчлэх ёстой байдаг. За таргалтай хүмүүстэр биднээс цуснаас нь холестерин, триглицерид, LDL, HDL гэсэн ийм өөх туснуудыг бол цуснаас нь заавалжгүй үзүүлждэг. За LDL гэдэг нь болохоор ч юм бол нөгөө англи нэрний товчлол явж байгаа юм л да. Low density lipoprotein гэдэг одоо бага нягтралтай өөх тус гэсэн юм явж байгаа. Тэгэхээр тэр маань болохоор ч юм бол ерөөдөө бие хүний бие махбодд их хэмжээгээр байна гэж шинжилгээ нарах юм бол тэр муу үзүүлэлт гэж үздэг. Танд муу өөх тус чинь ерөөдөө танд ихсээд байна. HDL буюу сайн өөх тус нь бол тархалт хүмүүс баг гараад идэг. Өөрөөр хэрэггүй нэгсээд хэрэгцээтэй нь багассан байна. Тэгэхэд хүн бол ерөөдөө бол одоо холестерин талаар мэдж байгаа шүү дээ. Одоо цусндах холестерин хэсгийн бол одоо ингээд суцны хатуурл үүсдэг бөглөрдөг гэх тийм. Гэтэл яг тэр нөгөө тархалтын үед бол триглицерид гэдэг өгдсөн маань бол ерөөхдөө ихсчихэд юм. Гол одоо тархалтыг одоо илтгэдэг үзүүлэлт маань триглицерид гэдэг юм. За тэгэхээр бол цусндах одоо өгдсөний хэмжээ ихсэнгүүтэл хүмүүс биес нэг өөхтөө махацсан те сүүл идсэн. Одоо тэрнээс бол одоо миний цусндах өгдсөний хэмжээ ихссэн гэж ерөөхдөө ойлгоод байдаг. Гэтэл бол тэр триглицерид бол тэрнээс болж ихсдэггүй юм аа. Эсрэгээр нүүрс уснаас болж ихсдэг. Жишээл та чихэр идлээ. Тэр чин тань дээр өөх тус нэмэгдүүлждэг. Тэр таны эдсэн өөх ч юм биш.
Тэгэхээр нөгөө бодисын солилцоонд чинь яг гэхээр бол хүн одоо нүүрс ус хэрэглээ. Тэгэхээр нүүрс усыг чинь нүс шингээж яваад босруулаад глюкоз болгоод тэгэхээр тэр глюкозо чинь хүний биеийн мохот өөхөн дотор хатгалж идэг. Нөөцлж идэг. Тэгэхээр хүний бодисын солилцоо эрчтэй байх бол тэр глюкозо чинь одоо энерги гарах үүсгэр болгоод булчиндаа ашиглаад байдаг байхгүй юу? Гэтэл нөгөө бодисын солилцоог одоо нөгөө их хэтэрхий их нүүрстэй хоол идэх юм бол тэр илүүдлийн чинь өөх болгоод хадгалаад идэг. Тэгээд одоо метаболик синдром гэж үүсчдэг. Тэгээд цусны дох триглицеридийн хэмжээ маш өндөр гараад идэг. За тэгээд зүрх судасны эмч нарын бас нэг гол асуудал нь болохоор ч юм бол мэдээж зүрхээ ярддаг, мэдээж судасаа ярддаг. Нөгөө өвчтөн маань одоо цус харууллаа, шигдээс боллоо гэж ярьж байдаг тийм. Тэгэхээр чинь нөгөө судас гэдэг маань ерөөхдөө бол яагаад гэмтээд ийна гэсэн асуудал яригддаг шүү дээ. Тэр нэг тархины нэг судасыг очиод нэг юм очоо бүгэлжлөө. Зүрхний титэм судас гэх нэг чул судас үүждэг. Гэхдээ тэрний нэг өөх тусна очиод судас нь бүглөөд тэрнээсээ болоод одоо зүрхний цусан хэмжээнд тусгалт ороод нөгөө маань хүчжүүлнэ амьд гарч болно. Тэр нэг жижигхэн өөх тус гэдэг гидсэн дээр байгаа зүйл маань очиод хүнийг одоо амьдралгүй шийдчихэд идэг асуудал байгаа. Тэгэхээр тэр нөгөө өөх тосны чинь асуудал чинь бас л одоо тэр гүзэн дээр байгаа тэр их өөхтэй холбоотой болоод ирдэг тийм ээ. Тэгээд энэ ерөнхийдөө бол нэг эрэгтэйчдийн одоо тархалтын нэг онцлог нь бол төвийн тархал буюу абдоминал хөвлийн тархалт гэж үсэд байдаг. За эмэгтэйчд болохоор ч арай ондоогоор тархалдаг. Одоо ерөнхийдөө бол нөгөө говь хасаар ингэ тархалаад хэлбэрээр тархалаа явж байдаг. Тэрнээс гадна ерөнхийдөө бол тэр судаснууд маань тэр өөх төснөөс болоод дандаа бүгд гэмтээ яваад тийм. Судасны дотор хаана гэдэг эндотел гэдэг маш чухал одоо хэсэг байдаг л да. Тэрнийг бол одоо эндотелийг хүнээс ингэ ялгаад аваад үзчих юм бол бараг л нэг тийм хөл бөмбөгийн талбайг дүүрхээр тийм том эзэл хүнтэй талбайтай зүйл л дээ. Тэгээд тэрнийг болохоор ч юм бол дотоод шүүрлийн маш том өрхтөнч үздэг. Хамгийн том өрхтөнч үздэг. Яг бол тэр судасны дотор хан маань өөрөө илт юм бодис ялгаруулждаг, даавар ялгаруулждаг. Тэрний ачаар биднээсээ даралт болон бусад эрхнүүдийн үйл ажиллагаа хэвэн явуулдаг. Гэтэл тэр өөхнөс чинь болоод дотор хааны маань үйл ажиллагаа бас алдагдчихтiin. Эндотелийн үйл ажиллагаа алдагдчихдаг. Тэгээд зүрх судасны асуудал гараад ирдэг. Ингээд олон асуудал бол гарч байна. Хоёулаа үзэгч холбогч нь үзэгчийн асуултанд хариулъя. Байна уу? Байна уу? Байна уу? Байна, сайн байна уу? Та холбогдсон байна? Байна уу? Байна уу? За та зурагтныхаа дуг багасгаад харилцуулаараа бидэнтэй холбогдоорой. Байна уу? За үзэгчд маань бидэнтэй холбогдохдоо 70 10 85 50 шууд утас ажиллаж байгаа. Зурагтныхаа дууг багасгаад харилцаараа өнөөдөр манай Ариун баяр эмчээс асуух асуулт байвал асууж болно. Энэ л чөлөөтэй байгаа. Бид түрүүн ярьжсэн өөх тос саахан хэмжээнээс шалтгаалаад таргалт үүсдэгэ гэж. Тэгэхээр ер нь эрэгтэй ч эмэгтэй ч хүн өдөрт хичнээн хэмжээний өөх тос авах хэрэгтэй гэдгийг сахар авах хэрэгтэй байдгийг. Одоо бид нар ингэдэг штэ эрэгтэй хүн тухайлбал бүдүүн тарган байна. Энэ бол пивний гүзээ ч юм уу тий шар арганы гүзээ гэдэг бараг тэрүүрээ зарим ирчүүд бахтах сэтгэлтэй байдаг. Тэгэхээр яг энэ одоо яг зөв хооллол талаасаа та эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх юм бол. За тэгэхээр бол энэ хоолтон дээр явахтай гол үндсэн анхаардаг зүйл бол одоо нөгөө сахарын өвчтөй хүмүүс төр өгдөг хоолны зөвлөгөө бол ерөөдөө өгдөгчдөг л дөө. Нүүрс ус багтаа хоол идэхэ гэсэн шаардлагатай өвчтэй. Нүүрс ус багтаа гэдэг маань түрүүний ярьсан бидний чихэр. Нүүрс ус багтаа гэдэг нь ерөөдөө чихэрлэг бүтээгдэхүүнүүд, гурлан бүтээгдэхүүн тэгэл нөгөө амархан шин гэдэг одоо нөгөө будаа, төмөс, луун, за бүр жимс хүртэл ороод ирдэг. Тэгэхээр эдгээр маань одоо яадаг гэхээр хүнд амархан шин гэдэг гэж түрүү ярьлаа те. Энийг бол хүний биеийн хүнд маш амархан босруулцдаг. Маш амархан босруулаад тэр дорн л одоо цэндх сахарын хэмжээг хэсгээд эхэлдэг. Нэх нөгөө төв зарцуулахгүй шиг одоо энергийн үүсэр болгоо ичдэг байхгүй. Тэгээ хэтэрхий тиймэрхүү юм ороод ирэхээр чинь тэр нэг зүгээр нөөцлөг явчихдаг. За үзэгчтэй холбогдъё байна уу? Байна уу? Байна уу? Байна та холбогдсон байна? Юу асуу? За боллоо яах вэ? За. Юу? Би ч хэвчээгээр аягүй тархалтай юм. Одоо шүүдэгээр дайрчлаад юм хийхээр
хайрлаад идэв болсон. Одоо хүчний давхаагаар өгдөг энэ ямар учиртай вэ? Өсгийгөө. За баярлаа. За ерөнхийдөө бол тэгэхэд түрүүн ярьлаа те. Таргалт гэдэг маань одоо нэлээд олон эмчнэрийн хамтарсан эмчлийн үр дүнд одоо үр дүн гардаг. Тэгэхээр энэ хүмүүс маань яах ёстой гэхээр түрүүчийн хийсэн шинжилгээнүүд өгөх ёстой. Цуснд өөх тос тэгээд нөгөө глюкоз дааврууд бүгдийн ерөөхдөө бол шинжилгээ өгөө явах ёстой. Тэгээд зүрх судасны эмч, доторын эмч, дотоод шүүрлийн эмч, эрэгтэйчдийн эмч гэдэг олон эмчнэрээр ерөөхдөө нэлээд намжих ёстой болж ирдэг. Тэгээд нэгдсэн нэг тийм онш гарч ирдэг юм. Тэрний дагуу тэгээд эмчлэг хийгээ явах ёстой. Тэгжиж тодорхой хэмжээний үр дүн гарах асуудал яригдана л та. Тэгээс ерөөхдөө усан дараа та тэгсэн байна. Тэгж эмчил гэж ерөөхдөө хэлэх боломжгүй. Тэгээд сая шинжилгээний талаар ярьлаа шүү дээ, тийм ээ. Одоо дааврын бамбуу уучрахын дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй юм байна. За цусндх өөх цусны хэмжээ үзэх хэрэгтэй юм байна. За дээрэс нь цусндх нөгөө сахарын хэмжээг үзэх хэрэгтэй. За тэгэхээр бол энэ дээр нэг санал зөрүүлдэг асуудал гарч ирдэг. Цусндх сахарын хэмжээг үзэхэд бол яадаг хэрэг хүмүүс маань нөгөө гадуур эмисэн дээр зардаг нэг тийм сахар хэмжээ төхөөрөмжөд тийм. Тэрүүгээр үзчихэд нөгөө чинь нормдоо гарч ин би сахарын өвчнгүү гэж яваачдаг. Ерөнхийдөө сахарын өвчнийг бол ер нь бол тэгж оншилдгүй маа. Тэр аппарат маань бол ерөнхийдөө сахарын өвчтэй хүмүүс маань өөрийгөө хянах зорилттой аппарат. Энэ онцлогооны зорилттой биш. Тухайн дээр сахарын өвчтэй нь үгүй нь гэдэг бол эмч онш тавьдаг. Тэр хүмүүс маань өөр дээр очиж би зүгээр ингээд тгий яваад дайдаад аппаратанд найздахтай ч гол юм биш л дээ. Нэгдүгээрт ийм байдаг юм. Сахарын хэмжээ маань одоо ингээд тэр аппаратаар үзлээ өндөр гарлаа гэж үү. Тэр чинь нэлийн хожуу шатн дээр явж байгаа гэсэн үг шүү дээ. Түүнээс өмнөх шат гэж байгаа одоо эрүүл хүн сахарын өвчтэй хүн гэ байлаа. Энэ хооронд нэг зааг байгааз нэг өдрөл шууд сахарын өвчтэй болно гэж байхгүй. Энэ чинь тэгээд 10 жил мэлүүржсэн процессын үр дүнд сахарын өвчтэй болчдөг. Тэгэхээр эрүүл хүн болон одоо яг сахарын өвчтэй хүмүүсийн дундын үе шат, завсрын үе шатыг бол предиабет үе шат гэж нэрлэдэг. Тэгэхээр бол одоо хамгийн гол асуудал бол яг энэ үе дээр нь илрүүлээд эмчлэх юм бол одоо хамгийн үр дүнтэй, хамгийн бага зардалтай, хамгийн оновчтой үе шатны. Гэтэл тэр үе шатыг манайхан тэр аппаратаас болоод өнгөрөөчөд байдаг. Буруу онцлоод байдаг. Тэгэхээр нарийвчилсан шинжилгээг өгөх шаардлагатай. Тэгэхээр одоо нөгөө ер нь бол яхтай би нэг Франц эмчийн тэр нэг лекцийг сонсч ирсэн л да. Тэгээд тэр эмч өнөд тэгжсэн. Одоо 21-р зуун болон 20-р зууны хүмүүсийн одоо таргалт ингээд айгүй ондоо болчлоо тийм. Хоол хүнсэнд ямар өөрчлөлт гарсан бэ гэхээр ерөнхийдөө бол нэг онцгой хүрч гараагүй. Хүн 20-р зуунд одоо 1900 онд мах идчихсэн сүүж нөөц өндөгдчихсэн идчихсэн яг л тэр нормоор явж байгаа. Гэтэл ганцхан бүтээгдэхүүн эрс өөрчлөгдсөн. Тэр бол чихэр. Биднээс ерөөсөн хүн төрөлхтний түүхэнд хизээч ийм хэмжээний чихэр хэрглэж байгаагүй юм байна л да. Одоо энгийн нормоор үзэх юм бол одоо жишээл дээрүүд бол 50 мг ч юм те. Нэг бага хэмжээний сахар хэрглэдэг гэсэн чинь одоо өөр одоо 100 г өдөртөө замбраа өгөх хэрэгэлдэг болчихсон. За тэрнээ ч бүр хэтрээ явдаг болчихсон. Тэр маань өөрөө бодсон солилцоог бол зүгээр ингээл хятаа хийчихэж байгаа гэсэн үг. За тэгэхэд ерөнхийдөө бол чихрийн шижин ерөнхийдөө яагаад үүсэж байгаа юм бэ гэсэн асуулт гараад ирж байгаа шүү дээ. За тэгэхээр хүн ингээд хоол идлээ. Хоол идэхэд бол тэрнийг бол ерөнхийдөө л бүгдийг нь босруулаад ерөнхийдөө глюкоз эднээс болвол хэрэгцээтэй бодисод болвол хувиргаал задлал ашиглаждаг. Тэгээд биднүүсийн идж байгаа тэр хоол хүнсэнд маань хэмжээний төрөлч яриадсан нөгөө сахар, бэлэн нүүрс ус ороод ирлээ. Өөр хүн бол нэг төв зарцуулахгүйгээр босруулчихна шүү дээ. Жишээлхэд энгийнээр одоо зүгээр мах зах ороод ирлээ. Тэр нь босруулах гэж нэлээд процесс болж иж нэг тодорхой хэмжээний глюкоз гаргаад өөрөөр ашигладаг. Юу ч үтсэн глюкоз үүсгэж чадна л да. Яг бол хүний тарих глюкоз өөр амьдрч чаддаг байхгүй. Багахан хэмжээний сахар унлаа тарих ер нь бол зогсчод өгчдөг. Тэгэхээр нөгөө сахартай хүмүүс чинь нөгөө цуснд сахарын хэмжээг эсэх багсангууд л биеийн муудаал гэдэг чинь тарих маань тийм эмзэг хүлээж авдаг цуснд сахарын хэмжээг.
Гэтэл тэр сахарыг биднээс хитрхи их замбраагүй бие махбод руу оруулж байгаа. Тэгээд тэрний чинь одоо боловсруулахын тулд цуснд хэмжээний глюкоз ингээд эргэлдээд байна. Тэрнийг бие махбод руу одоо шингээж зөөвөрж тэрж оруулдаг зүйл маань одоо нойр булчираас гардаг инсулин гэдэг даавар гэдэг. Тэгэхэд жишээл одоо 10 ширхэг глюкоз байлаа, 10 ширхэг инсулин хэрэг болно. Тэр маань тэмдэглэгчд ашиглагдан орчноо тий. Тэгэхээр нэг 19 руу орлоо гэж үү. Гэтэл нөгөөх маань 100 ширхэг глюкоз болоод ирлээ. Тэгэх юм бол нөгөөх чинь тэрхийн тулд 100 ширхэг инсулин хэрэг болно тий. Тэгээ хит их тиймэрхүү юмнууд ороод ирэх юм цаад эс нь өөрөөсөө хүлээж авах болчдөг. Энэ ер нь юу болоод байна гэдэг. Танихаа болоо замбраагаа алдаад эхэлдэг. Тэгээд үр дүнд нь юу болдог гэхээр нөгөө нэг тийм гиперинсулины буюу цусных инсулин хит ихсэн гэсэн тийм оншиг гараад ирдэг. Тэгээд инсулин резистентнес буюу одоо инсулин мэдрэхээ болчдөг. Эдис нь хүлээж авдаг байхгүй. Тэгэхэд юу болдог гэхээр цуснд хэрэгцээтэй глюкоз нь эргэлдээд идэг. Гэтэл нөгөө тэр тээвэрлэгч байхгүйгээс болоод тээвэрлэгч танихгүйгээс болоод эдис нь өөр глюкозын дутагдалд ордог. Өсөж цангаад эхэлдэг. Тэнгүүл нөгөө хүмүүс маань одоо эдис нь өсөөд нэг тархинд мэдээлэл өгөнгөл нөгөө хүмүүс маань тэр мэдээллийн дагуу өөр юм мэдээд эхэлдэг. Замбраагүй мэдээлэл эхэлдэг. Тэгээд ерөөд тархан хүмүүс нэг амар издэг нэг хоббитой болсон байдаг шүү дээ. Яг бол тэр чинь тархинд нь тийм тушаал ирээд идэг. Тийм учраас хитрхи хийдэд идэг. Магадгүй тэрийг бид нар хорих уу одоо тухайлбал хидмээр санагдаад байвал хорвол бидэнд өөр ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх юм болоо. Эсвэл бид нар ингээл яг тархиндаа захирагдаад тэр чинь бол одоо яах ёстой гэхээр биднес тэр нөгөө эдистэй орж байгаа глюкозоо өөрсдөө зохицуулах ёстой гэдэг. Тэрэнд нь одоо инсулиныг мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг эм хэрэгэлдэг. Цуснд хит их глюкозыг багасгах ёстой. Өөртөө тэр нөгөө идж байгаа хоол хүнсэндээ тэр бэлэн нүүрс усыг чихрийг багасгах өгдөг. Тэг зохицуулах хийхгүй бол одоо нөгөө нойр чурмаан хитрхи инсулины ялгаруулсаар гараад инсулин ялгаруулдаг бета-эсүүд мөн өөрсдөө хүч эхэлдэг. Тэгэл ерөөхдөө нойр өвчхайг уулаа явчихж байгаа гэсэн үг. Тэгээд нөгөө нойр өвчхай нөгөө инсулины ялгаруулж чадхаа болоод ирэхээр гаднаас нь хүчээр инсулин тарьж өгөөд зохицуулах хэрэг гардаг. Тэрвэл бүр гэл төвөгтэй процессоос дараачийн асуудлыг үүсгээд өөртөө хямралд оруулаад явчихдаг гэсэн үг. Тэгэхээр тархалтай хүмүүс маань яаж нэг хэрч юм бол нөгөө хитрхи хэмжээний нүрс хэрэглээд тэгээд тархал тэр маань одоо түрүүнстэй өөх болгоод нөөцлждэг тэгээд тархалждаг ингээд. Тэгэхээр тийм тарган хүмүүс дээр биднээс бол заавчгүй цуснд глюкозын хэмжээг үздэг. За тэгэхээр бол глюкозыг болохоор ч юм уу сахарыг болохоор ч ингээд үлэн дээр үзлээ гэж байна. Гэтэл бол үлэн дээр үзчихэд ачаалттай тест гэж үүдэг. Нөгөө нэг маань глюкозтой ус уулгачаад 2 цагийн дараа дахиад шинэлээ үздэг. Тэнгүүт нөгөө хүмүүс маань тэр глюкозыг яаж хүлээж авч чинь. Тэр сахарны эксгүй нүү, эксчин үү тэр маань бас чухал үзүүлэлт болж ирдэг. Тэрнээсээ хамаарж гад та сахар одоо үлэн үе дээр үзлээ. Гэтэл нөгөө хүмүүс маань сахартай ус уулаа, шинжилээ, ондоо гараад ирдэг. Тэгмэл уучлаарай та сахар өвчтэй байна. Эсвэл сүүлийн үед одоо глюкозын гемоглобин гэдэг одоо эмгэгүүд маань их үздэг болж байгаа. За мөн тэр гэртээ үздэг аппарат нь ч гэсэн глюкозын гемоглобиныг үздэг аппаратууд ороод ирсэн байна. Тэр маань илүү найдвартай шинжилгээ болж ирдэг. Яа тэгвэл тэр өглөөний үлэн дээр үзэж байгаа сахарын маань айгүй хэлбэлцэлтэй байдаг. Жишээл та элдэн үнзийн юм идлээ, хэлбэлц чинь. Та ханианд хүрлээ, хэлбэлц чинь. Ерөөсөн хэлбэлзээд доктортой гаргаж өгдөг бас. Гэтэл глюкозын гемоглобин бол та заавчгүй үлэн үед өгөх шаардлагагүй таны эдсэн хоол хүнс ч гэсэн тэр нөлөөлдөггүй. Тэгэхээр тэр маань бол ерөөхдөө одоо цусны цагаан хэсэг гэж байдаг шүү дээ. Тэрэнд одоо хэрэг одоо гемоглобинд нь глюкоз хэрэг нэвтсэн байна гэдгийг л гаргаад ирдэг юм. Тэр цуснд эргэлдэж байгаагаар нь биш. Тэгэл нөгөө чинь ерөөхдөө бол тэрнийг бол 3 сарын дундаж гэж үздэг. Тэр бол нөгөө хүмүүс чинь одоо үзлээ өндөр гараад ирлээ. Тэр хүний одоо цусан дах сахарын хэмжээ бол 3 сарын турш ерөнхийдөө өндөр байсан гэсэн үг. Хичнээн өглөөгөр сахар үзлээ норондоо байсан ч гэсэн глюкозын гемоглобин өндөр гараад байхгүй асуудалтай хүмүүс төр. Тэгэхээр бол глюкозоо үзэхээс гадна глюкозын гемоглобин үзэж явах хэрэгтэй. Дээрээс нь түрүү чи ярьжсэн инсулин заавчгүй үзэх хэрэгтэй. Эхний хоёр үзүүлэлт хийм байлаа гэсэн
инсулин өндөр гарах юм бол та уучлаарай асуудалтай болчихно гэсэн үг. Яагаад гэвэл тэр инсулин өндөр байж байгаа тулдаа таны тэр бусад асуудлыг ноорондоо чүтэйтэй бариад байгаа гэсэн үг. Тэгэхээр ч юм бол ийм олон шинжилгээнүүдийг үзэж сахар нь асуудалтай байна гэдгийг тодорхойлох хэрэгтэй байл. Ингээд үзээд байхаар бол одоо энгийн аппаратаар үзээд байхаар тэр бол хангалттай хэмжээнд бол тогтоогдож чадахгүй. За дараагийн үзэгчтэй хоёулаа холбогдъё. Байна уу? Байна уу? Байна. Байна та холбогдсон байна. Би нэг асуух гэсэн. За боллгүй яах вэ? Энэ манай нөхөр бамбаа болчихсан дутагдaltaй байхгүй юу? Тийм алтай ажиллаж байгаа. За. Тэгээд одоо энэ ингээд захтнаа ингээд яваад байсан чинь энэ нөгөө гарынх нь хөлийнх нь булчингууд ингээд чангарл өгöd юм. Тэр одоо юунаас болж байгаа юм бэ? За энэ бол нөгөө цэвэр нөгөө дотоод шүрлийн эмчний хяналтын асуудал яригч юм л да. Энэ ч нөгөө миний мэддэг зүйлс халиа авчихна гэсэн үг тийм. Тэгээд тэр маань л ерөнхийдөө бол яг та энэ нөгөө бамбаа уучрах нь өөрөө ерөнхийдөө бол нөгөө эрдэс зохицуулдаг бас үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр тухайн хүн дээр бас натр, калиум, магний одоо эрдэсийн хэмжээний одоо өөрчлөлт гараад ирсэн гэсэн үг. Аль нэг эрдэсүүд мал одоо ихссэн үү багассан уу? Тэгэхээр тэр эрдэсүүдийн шинжилгээгээ өгөөд тэгээ нөгөө дотоод шүрлийн эмчээсээ очиж зөвлөгөө аваад хяналтанд явах хэрэгтэй гэсэн. За дараагийн үзэгчтэй холбогдъё. Байна уу? Байна уу? Байна уу? За үзэгчд манаас бидэнтэй холбогдохдоо зурагтныхаа дог багсгаад харилцаараараа холбогдоорой. Бид хоёлаа ярианы хамгийн ихэнд ярьжсэн тестостерон даавар гэж эрэгтэйчүүдийн. Тэгэхээр хамгийн ихэнд манай хэрэг үзэгчд үзсэн бол 94 см эрэгтэй хүний бүслийн тойрог байх юм бол та нормал буюу хэвийн гэж авч үзнэ. 94-өөс дээш байх юм бол за таргалалт хэд таргалалт гэдээ явна гэжсэн. Тэгэхээр тестостерон даавар яагаад ямар юуны улмаас дутагдаж бид нар одоо таргалтанд очдөг юм болоо. Энэ бид нар юун дээр анхаарах хэрэгтэй вэ? За тэгэхээр бол нөгөө бас л нөгөө юуны асуудал яригдана л да. Нөгөө манай мэдлэгийн асуудал яригдаад ирж байхгүй тийм. Одоо жишээл Америкт гэх юм бол тестостерон гэх юм бол за ер нь бол их хэрчүүд нь ерөөхдөө сонсч ирсэн байдаг. Тодорхой хэмжээний ойлголттой байдаг. Монголд бол байхгүй. Ойлголттой байдгүй. Тэгэхээр бол нөгөө тестостерон гэдгийг ерөөхдөө бол чухал юм а гэдэг тодорхой хэмжээгээр одоо ард ирээд зусч ойлгуулах хэрэгтэй байдаг. Төмсөг гэдэг нь бол зөвхөн эрэг билгээс босруулдаггүй маа. Эрэг билгийн даавар босруулждаг. Тэр эрэг билгийн даавар босруулах тэр функц үйл ажиллагаа бол маш чухал үйл ажиллагаа. Тэр зогсуулсан бол тэгэл эрэгтэй эрх хүнийг бол зүгээр амьдаар нь хүлж удаас ялгаагүй болчдөг. Одоо нэг дээр үе чинь тайган гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр хоёр төмсгийн хоёулыг авчих юм бол тэр хүний нас ер нь гэл богс явчихдаг. Эрүүл амьдарч чадхаа болчдөг. За тэгэхээр бол энэ тестостерон гэдэг маань одоо энэ эрэгтэйчүүдийн ангаах ухааны салбар, андрологийн салбарын айгүй том нэг тийм бие даасан асуудлуудын нэг болоод гараад ирж байгаа. Яагаад вэ гэхээр бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн маш олон асуудлууд шууд тестостеронтой хамааралтай юм байна. Тэгэхээр энэ тестостероны хэмжээ бол одоо 20 дугаар 100, 19 дугаар 100-ны үед бол 21 дугаар 100-д бол эрэгтэйчүүд нэлээд багассан юм байна. Тэрнээсээ болоод маш олон асуудлууд үүсээд байна гэдгийг одоо тодорхойлчихсан. За тэгээд тэр тестостерон гэдэг маань ерөөхдөө эрэгтэй хүнийг эрэгтэй хүн байлгадаг л даавар юм. Одоо бэлгийн божил гэж ярьдаг тийм. Зүгээр нэг одоо хүүхд үжтнаа л одоо 13, 14 гайл тэрнгүүл гигэн төсөөл булчинтай болол хоолоос бүдүрвэл тэгэл нөгөө янз бүрийн үснүүд нь ургаал гэлтэй шүү дээ тийм. Гэтэл тэр нөгөө бэлгийн 20 дэх жишээ тийм нэг бүх зүйл юм бол тэр тестостерон бүрдүүлж идэг. Тийм хүчтэй үйлчлэг үзүүлж чаддаг. Тэгээд нөгөө тестостерон манд хамгийн пик оргил үе нь бол 20-30 наснд хамгийн өндөр оргил үе дээр явждаг. Тэгээд 30 ташаас хойш бол тэгээд тэр маань буураа авчдаг угаасаа байгалийн жамаараа. Тэгтээ тэр байгалийн жамаараа буурахтаа жилдээ нэг орчим хувиар буурдаг гэж үздэг. Тэгэхээр тэр маань яг л номсоор ингээд буурах юм бол 90 хүрсэн ч гэсэн тухайн эрэгтэй хүн маань яг л нормоор амьдраад ажиллаа явждаг. Бэлгийн ажиллаа хийж идэг. Ямар ч өвчнгүй эрүүл саруу таргалтж байхгүй тийм байдаг. Гэтэл ямар нэгэн шалтгааны улмаас тэр маань огцон буураад идэг. Яг тэ хэд хэдэн одоо
дааврын дутагдал буюу гипогонизм нь хэд хэдэн хэлбэр байдаг л да. Төрөлхийн олд мол эднэс гэдэг. Тэгээд төмсг үйлдвэрлэхгүй нөөс эсвэл төмсгийг үүдэрлэж тархинаас тушаадаг тэр даавар маань ялгархгүй нэгүүд айгүй олон Гатын янз нөлөөтэй байдаг болов. Гэхдээ ерөнхийдөө биднээсийн удаа гол анхаарал хандуулж байгаа өнөөдрийн ярьдаг сэдвтэй ярианы сэдвтэй холбоотой бол эвгонотроп гипогонизм буюу таргалт бодисын солилцооны өөрчлөлттэй холбоотой эр бүлийн дааврыг одоо өндөр явчих тийм ээ. Яг бол тэр маань бас бидээс амар том салбар байгаа юм л да. Тэгэхээр нөгөө төмсг маань одоо хэвийн үйл ажиллагаа одоо тестостерон үйлдвэрлэхийн тулд заавал холестерин хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нар ч нөгөө холестерин муулаад байгаа шүү дээ. Холестерин ихтэй хоол идэж чинь цуснд холестерин ихсэн байна гэл. Тэгээ холестерин буурладаг статин гэдэг юмнуудыг хэрэглэдэг. Гэтэл тэр маань яадаг вөхөр буцаагаад нөгөө эр бүлийн дааврын багсангууд л өөгштөл процессын цусаа хайждаг. Тэр бол статин маань тэгэхэд ер нь их ирээдүгүү өмнөд гээд сүултээ хасагдаж эхэлж байгаа. Ер нь бол эрэгтэйчүүдийн асуудалтай хүмүүс төр статиныг хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн асуулт хэрэгждэг. Тэгээд дээрэс нь тэр тестостерон чинь гол бүтээгдэхүүн одоо түүхэд нь бас Д витамин байждаг. Гэтэл Д витамин дутагдaltaй хүн байх нь бас эр бүлийн дааврын дутагдал ороод ирдэг гэсэн үг. За тэгээд нөгөө туснах нөгөө илүүдэл өөх тус нөгөө илүүдэл нөгөө юу байгаа шүү дээ сахар глюкоз маань тэр бүгд сөргөөр нөлөөлөд идэг. Тэгэхээр бол нөгөө тестостерон гэдэг маань бол одоо нэгдүгээрт булчингийн одоо үйл ажиллагаанд оролцож байдаг. Одоо булчин нэмэгдэх, булчингийн масс нэмэгдэх процесс тестостеронтой шууд хамааралтай байдаг. Одоо манай бодигийнхан тэрнийг маш сайн мэддэг. Булчингийн масс нэмэхийн тулд тестостерон нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг. Тестостерон тайраад идэг, тестостерон дэмэгчтнэр хэрэглэдэг. Тэрний үр дүнд нь маш тун булчинтай дамжиж гарч ирдэг тийм. Дээрэс нь тэр маань ясны сэргэлтэнд шууд хамааралтай асуудал байдаг. Тестостерон өндөр байх юм бол тухайн хүний яс маш бат бөх байдаг. Тестостерон багасчих юм бол ясны сэргэжил үүсдэг. Тэгэхээр нөгөө настай хүмүүс төр чинь бараг явнаасаа хугарал тэ түүх ташаагаар хугарчдаг шүү дээ. Тэгэхээр тэр эрэгтэй настай хүмүүс төр чинь тэр ясны сэргэжлээс сэргэлхийн тулд кальц уулахаас гадна заавчгүй Д витамин уулгаж кальц маань ясанд орно. Д витамин чинь бас тестостеронтой байж иж үр дүн. Өөрөөр хэлбэл энэ гурав хавсарч иж тухайн хүний ясны сэргэжлээс сэргэлдэг. Тэгэд энэ настай хүмүүс төр чинь тестостероныг нөхөх эмчилгээ гэж тусгай эмчилгээ гэдэг. Намайг тэр солонгост байх тэр нөгөө солонгос эмчийн үүдэн дээр зүгээр өвөнөр очролцсон тестостероноо тариулах гэдэг. Яг бол тэр маань одоо настай хүмүүсийн эрүүл мэндэд маш чухал учраас бүр даатгалаараа цаасан хийгддэг. Бүр улсаасаа. Тийм, бүр бодлогоороо явуулдаг. Манайд бол байхгүй шүү дээ. Мөнгөтэй хүмүүс л хэлээ дээ. Тэгээд нөгөө тестостерон чинь түрүүн ярьлаа та булчингийн үйл ажиллагаа яригдталлаа шүү дээ. Гэтэл хүний маань зүрх булчин мөн үү? Мөн. Тестостерон багтаа болохоор хүний зүрхний үйл ажиллагаа явах муу. Тэрнээс гадна хүний судас чинь өөр булчингаас тогтдог. Тэгэхээр бол нөгөө тестостерон багчаар тэр судасны үйл ажиллагаа бас алдагдчихдаг. Дээрэс нь хүний давсаг төрөв уучраа бас булчин. Өөрөлдөл хаанал булчин байна. Тэнд ч л нөгөө тестостерон хэрэгцээтэй байгаад. Тестостерон буурчихвал бол тэр бүх хэрэгтнүүдийн судасны тусны үйл ажиллагаа алдагдаад ирдэг. Тэр ихтэй энэ булчингийн тоонус алдагдсан байна уу гэдэг бол мэдэх айгүй энгийн арга байдаг л да. Нэгдүгürt бол юу байгаа. Тухайн хүнийгаа ингээд цосоож хагаад хоёр гараа нь алдлуулад баруун өвдгийн дээш нь өргөчдөг. Тэгэд зүүн хөлн дээр зогсчих хэвээр. Одоо тэв өсөх шиг болоод тэнцвэртэй. Тэгэхээр булчингийн тоонус сайн байх юм бол нөгөө хүн маань зүгээр л зогсчихно. Булчингийн тоонус сул байгаа хүн маань бол зогсож чадахгүй ингээд дайвилзаад хэдхэн секунд бол тэнцвэрээ авчдаг. 30 секунд зүгээр зогсчих хэвээр. Тэгэхээр бол арга гэсний булчингийн тоонусыг бол тгий шалгацж байгаа. Тэгэхээр ч юм бол нөгөө бусад одоо судас муцны тоонусыг бол мэдээж бол шалгах ерөөхдөө бол боломжгүй ойлгомжтой тийм. Гэхдээ ерөөхдөө бол давсагны булчингийн тоонус бол ойлгомжтой шүү дээ. Давсагны булчингийн тоонус сайн байх юм бол шээсээ сайн хадгална, шээсээ чөлөөтэй шахаж чадна, шийхтэй хол цэцруулна, ойрхон биш. Дээрэс нь төрөв өвчхаа бас шууд тестостероны хамааралтай хэрэгтэй. Тэгэхээр нөө үрийн шингэний тодорхой хэмжээний хэсгийг бол үйлдвэрлэж идэг. Өөрөө бас тэгээд нөгөө агшдаг эргэтэн учраас тэр шээс гарах үрийн шинг гардагчлал процессыг удирж идэхгүй. Тэр сайн агшчааг үрийн шинг маань сайн хол өсөртөж гардаг чинь ингээд маш олон юм дээр бол чухал үйлчлэгээ үзүүлээд идэг. За дээрэс нь хүний тархины үйл ажиллагаанд ч бас шууд хамааралтай байдаг. Тэгэхээр
одоо настай эрэгтэй хүн ингээд нүднээ төсөөлөе тийм. Тэгэхээр ямар хүн байдаг лээ? Монголчууд бол ерөөхдөө бол нэг тийм бүхтийсэн, өөрөлдвөл тэр ясны сэржил үүсээд ингээд бүхтийг эхэлж байгаа тийм. За дээрэс нь булчин ерөөхдөө бол хатан гарсан, саркопени гэдэг нэлээд том асуудалтай оролцсон. Дээрэс нь хөвлийгээр таргалцсан. Тэгээд дээрэс нөгөө айгу мартамхай болчдөг. Тэгээ нөгөө оюуны чадамж нь буурчдаг. Дээрэс нь дахлаа нь буурчдаг. Дээрэс нь бэлгийн чалхан нь буурчдаг. Энэ их асуудал гараад ирж байгаа. Тэгээд андроологийн 20-р 21-р зууны ерөнхийдөө гол зорилго юу вэ гэхээр бол одоо 19-р зуунд бол хүний амнаас аврах байлаа. 20-р зуунд бол өвчнөөс сэргийлэх байлаа. Гэтэл 21-р зуунд бол тэр амьдралын чанар яригддаг гэж байна. Нөгөө хүмүүс маань өвчин зовлонгүй амьдрахаас гадна аз жаргалтай, чанартай амьдрах хэрэгтэй. Нөгөө хүмүүс маань за нэг далтай, нааштай хүн билээ гэж үзье. Тэгэхэд бол тэр хүмүүс маань бол ямар нэгэн өвчин байх ёсгүй. Шүн бос шийдэггүй байх хэрэгтэй. Хүссэн үедээ бэлгийн ажил хийж чаддаг байх хэрэгтэй. Таргалт хөвлийгээр таргалаагүй байх хэрэгтэй. Тэгэхэд мэдээж нэг строн өндөр байх юм бол тэр хүний оюуны потенциал өндөр хിവэр байгаад. Тэгэхээр нэг хүний гарт ороод өдрөө хөлөөгөө дэвтээд байхгүй. Тийм байх хэрэгтэй. Хүн хөлөө тухайн юм бол одоо амьдралын аз жаргалыг мэдрээ явж байгаа. Энэ бол амьдралын чанар гэж яригдж байгаа. Гэтэл тестрон буруу ирэхээр ч юм бол хөгшрөлт гэдэг юм уусаад тэгэл шүн босч чийдэг, хүний гарт ордог, мартдаг, ясна хугардаг тиймэрхүү болоод ирж байгаа шүү дээ. Бэлгийн ажлыг бол бүр мартаас та. Гэтэл бэлгийн ажил гэдэг нь бол тестрон нормондоо байгаа өндөр байгааг нэг их үзүүлэлт. Бэлгийн ажил хийх тусмаа хүний тестрон нэмэгдчихэд. Тэгэхээр бол настай байх тусмаа тухайн өндөр бол спортоор хичээлэх, бэлгийн ажил хийх юм бол залуу байхаас илүү чухал байдаг. Настай болчиход би хийх ёсгүй биш. Харин бүр эсэргээр илүү спортлог, илүү одоо бэлгийн ажил хийдэг байж хэвээр. Тэгэх юм бол урт удаан эрүүл аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Эрүүл саруул гэж ярьдаг шүү дээ монголчууд. Тийм байх хэрэгтэй. Хоёул өнөөдрийн бас ярилцлага цаг дуусч байна. Зүйл үзэгчтэй холбогдъё. Байна уу? Байна. Байна. Та холбогдсон байна. Байна. Байна, та холбогдсон байна. Асуух асуултаа асуугаарай. За. Би нэг юм асуух лээ. За. Алстриттэй тийм биений өндөр ээ. Тэгээ яг аль эмнэлэгтээ ч дөөдөлж хандаа зөвлөгөө авч болохоор энэ талаас авахлаа. Аль эмнэлгээр ихээр ер нь бол Тэр чинь эмэгтэй хүмүүсийн асуусан өөрхөө. Эмэгтэй хүн. Тийм. Тэгэхээр бол яг та мэдээж нэгдүгээр түрүүн ярьлаа те. Энэ асуудлыг бол зүрх судасны эмч, дотоод шүүрлийн эмчнэр, доторын эмчнэр л давхар эмчилээ явж явах ёстой. Тэр ганц эмчтэр биш. Нэлээд олон эмчтэр давхар үзүүлээд тэдгээр эмчнэрийн хийгсэн шаардлагатай шинжилгээнд хийгээд давхар эмчилгээ явж явах ёстой л та. Хоёул түрүү ярьжсэн тестостерон гэдэг тавар. Тэгэхээр энийг сар болгон одоо тухайлбал эрчүүд манд хариулах нь гэж та түрүү хэлсэн. Хариулдаг гэж. Тэгэхээр хариулах хэрэгтэй байдаг юм аа. Яг ямар нөхцөлтэйгээр энийг дааврыг одоо хариулах хэрэгтэй байдаг юм бэ? Түрүү солонгосын өвөөнөр бол ингээд улсаасаа цаанаас нь шаардаад өгчихсэн байдаг гэж байна. Эрүүл мэндийн даатгалд заагаад өгчихсэн байдаг гэж байна. Тэгэхээр монголчууд ер нь яг юун дээр анхаарах хэрэгтэй яаж? За тэгэхээр бол одоо тухайн дөр чинь гипогонадизм буюу эрүүл мэндийн дааврын дутагдал байна үүдийг онцлохын тулд цуснаас нь дааврын шинжилгээ авч үздэг. Нэгдүгээр тестостероны хэмжээг үзчихдэг. Тэгээд тестостерон чинь одоо төмсөнд үйлдвэрлэгсэн тушаалыг бол тархинаас үүддэг. LG гэдэг LH-лестерол гормон гэдэг энэ даавар ялгаруулдаг байхгүй. Тэр даавар маань хэвийн ялгарч нь давхар шалгаж үздэг. Тэгэхээр тестостерон LG2 үзнэ. Дээрс нь секс гормон байдаг глобулин гэдэг эрүүл мэндийн даавар холбогч уур гэдгийг үздэг. Ийм гурван юм бол наацх нь хийгдэж тухайн өндөр эрүүл мэндийн дааврын дутагдал байна гэдэг онцлдог. Тэгэхээр бол тэр эрүүл мэндийн даавар холбогч уур гэдэг маань харамсалтай нь Монголд зөвхөн ганцхан газар л хийгдэж байгаа. Миний мэдхээр бол одоо эхнээс суртлууд нэг баян гол гэдэг нэмлэгдэн шүү дээ. Тэнд л хийж тийм. Өөр газар хийдэггүй харамсалтай. Ирчүүдтэй зориулж ядтаа нэг ганц шинжилгээ хийгдэгчгүй юм л да. Том зөвлөгөөд одоо сонгодоо интермедиатс маань хийдэг бол уун сайн л байгаа. Яг тэгэхээр тестостерон дангаар нүдчид тэр нь ачлагдахгүй байдаг. Онцлогоо нь дутуу болоод идэг. Тестостерон нормондоо гэж гарлаа гэж үзье. Тэгэнгүүт л яадаг вэ гэхээр бол тэр секс гормон байдаг глобулин гэдэг тэр эрбэлгийн холбогч бэлгийн даавар холбогч уур маань өндөр байх юм бол тэр маань 98% холбогдчихдаг байхгүй. Холбогдсон тестостерон даавар маань бол идэхгүй болчдөг. Тэгэхээр бид бол ердөө 2% тестостерон чөлөөт хэлбэрээр явж байдаг. Тэгэхээр тэр маань 2% хүрж гинүү хүрэхгүй байна гэдэг чинь тэр эрбэлийн дааварч холбогч уурыг үзэж л мэддэг. Тэгэхээр нийт тестостероны хэмжээ өндөр байгаад гэтэл
чөлөөт нь баг байх юм бол тэгэл эрүүлийн дааврын дутагдлыг шууд үздэг. Тэгэхээр тийм гурван юм үзэж л онш тавих боломжтой. Тэгэхээр түрүүчийн ярьсан тий одоо энэ тестостерон буюу эрүүлийн даавруудыг үзэх нь, сахарыг үзэх нь, өөх тосыг үзэх нь ийм олон юмнуудыг ерөөдөө үзэх ёстой. Гэхдээ хамгийн энгийн шинжилгээнүүд гэх юм бол юу байгаа л да. Бүсгийн тойрог л үзчихнэ нэгдүгээрт. Түрүүчийн ярьсан да. Бүсгийн тойрог 93 94 байх хэвээр. Тэрнээс дэш байх ёсгүй. 90 102-оос дээш яваад ирэх юм бол тэр метаболик синдром гэсэн асуудал ирээд. Метаболик синдром гэдэг нь бол бодисын солилцооны хам шинж, тэрэн дотор бол нэг таргалалт, цусны дах өөх цусны хэмжээ хэсэх, тэгээ зүрх судасны өвчин даралт хэсэх, сахарын өвчнөөс бүгдээрийн нийлбэр метаболик синдром гэж явж байгаа. Тэгэхээр бол одоо метаболик синдромтой нэг чинь зөвхөн зүрх судасны хэмжээ биш, дотоод шүүрлийн хэмжээ биш, бүгдээ нийлжиж эмчилж хийх хэрэгтэй. Харамстай нь ийм онштой залуучууд Монголд аюул илбэг байгаа. Нас тэр маш олон орж ирж байдаг. Тэгэхээр харамстай тэр талаараа ямар ч ойлголтгүй байдаг. Бас нэг харамстай зүйл нь энэ асуудал маань жоохон хүүхдүүдэд их тохиолж байгаа. Нэг хоёр дугаар ингээд үсгэл жоохон хүүхдүүс төр. Ерөнхийдөө бол одоо өөрөмдөж шүү дээ. Сүүлийн үеийн хөөхөн нэг мяралаг хүүхдүүд бий болчихсон шүү дээ. Бондоосон хөөхөн тэгэл хүүхд өхөөрдөлөдөг. Тэр хүмүүс маань ирээдүйд бол өргүү болох, бэлэн сулралд орох, дотоод шүүрлийн эмгийг өөрчлөлтөнд орох, даралт хэсдэг сахарын өвчтөй болдог. Бүр хар багаас 10 жилийн хүүхдүүд тийм асуудал болчдөг. Тэгээ бэлгийн боожл нь хоцорчдөг, байхгүй болчдөг. Тиймэрхүү асуудал гарч ирдэг. Тийм учраас ерөөхдөө хөөгчд бол тэр чихэр мэхэр тэр гурилан боо мов элдв энзим идэвхлэхгүй байх тусмаа хүүхдгээ хайрж лэнэ гэсэн үг. Гэтэл манай чинь хүүхдийг хөрж ингээл чихэр өгөөддөг. Тэр хүүхдийг бол зүгээр л дааврын өөрчлөлтөд болгол хорлол өгж ийн гэсэн үг шүү дээ. 10 жилийн сургуулийн хажууд ч юм бол ерөнхийдөө нэг ундаа зарахыг хорилно гэсэн асуудал ирдэг байгаа шүү дээ. Тоон хүнийг бол ерөнхийдөө тэгэл дотоод шүүрэл болон эрүүл мэндээр нь зүгээр бодоолгоо ичдэг гэсэн үг. Бүр хар багаас нь ийм өвчтөй хүүхдүүд бэлдчихдэг. Тэгээ харамстай иймэрхүү хүүхдүүд Монголд бол бас нэлээд бий болсон байгаа. За тэгээд бас биоимпеданс гэдэг бас шинжилгээ хийдэг. Одоо манай эмнэлгүүд ерөөхдөө хийдэг болсон доо. Одоо ялангуяа фитнесийн газрууд бол маш сайн мэддэг. Үзүүлэлээ таны дотор өөхийн хэмжүүд хэд вэ? Таны булчингийн масс хэд вэ гэж шууд гаргаад ирдэг. Тэр маань бол нэлээд наривчтай, нэлээд үр дүнтэй, мэдээлэлтэй тийм арга байгаа. Тэгэл тэрүүгээр үзчихэл таны одоо булчингийн масс хэдэн хувиар бага байна. Таны дотор өөх хэдэн хувиар их байна гэж гараад ирж байгаа. Тэгэхээр нөгөө хүн маань одоо эмчилгээ хийгээд үр дүнд нь яах вэ гэхээр таргалтай юм билээ та. Бүсгийн тойрог нь 93 болох хэвээр. За дээрэс нь нөгөө сахарын хэмжээ нормд орох хэвээр. Манайхан чинь сахарын хэмжээгээ одоо 8 би зүгээр өндөр биш гэж боддог. Тийм юм биш шүү дээ. 5 6 болтол нь бууруулж тухайн дээр сахарын өвчнөөс үүдэлт янз бүрийн хүндрэлүүд гарахгүй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 8 байгуул би чинь өндөр хүмүүс ажил зүгээр би гайгүй хиндэг гэдэг тэр худлаа. За дээрэс нь цуснд өөхцний хэмжээг нормд оруулна. Тухайн зүрх хөвдгүүд аралт ихсгүй болох хэвээр. Тэгээд дээрэс нь биоимпеданс шинжилгээгээр илүүдл өөхний хэмжээг багасгах хэвээр. Нормд оруулах хэвээр. Дээрэс нь тухайн хүний булчингийн масс нэмэгдээд тэгж явуулж ихэнх эмчлийн үр дүн гарч байгаа гэж үздэг. Булчингийн масс нэмэгдэж л бол тестостероны хэмжээ өндөр байна, үр дүн гарч ийн гэж үздэг. Тийм байгаа. За баярлалаа бидний урилгыг хүлээн аван хурц ирсэн хоёулынгийнх нь ярилцах цаг дууссан байна. Тэгэхээр эрчүүд маань явжсэн хамгийн ихэнд яг одоо нэвтрүүлэг дуусны дараа бүслэгийнхаа тойргийг үзчихээ. Тэгээ бүслэгийн тойрог 93 94-тэй байж чадах юм бол та бол хэвийн нормал яг жинхнээс байж чадж гинэ гэж үзэж болох нь. Мөн дээрэс нь эрэгтэй хүүхдүүдэд октоодч гиссэндээ багаас нь чихэр битгий өгөө, гурлан бүтээгдэхүүн битгий өгөө гэдгийг бас ойлгосон болоо гэж бодож байна. Өнөөдөр манай нэвтрүүлэгт эрэгтэйчүүдийн их хэмж Ариун Баяр оролцлоо. Урилга хүлээн аван ирсэнд баярлалаа. Баярлалаа. Өргөжлөлөө үзэгч та бүхэн харин MSC телевиз уран бүтээлчдийн бэлтгэн өргөж байгаа мэдээлэл нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Дараа 7 хоногийн цагтаас эргээд уулзцгаая.